Нью-Йорк агентлаг ASEAN-ийн мэдээллийн төвс мэдээллийг хүргэж байна. Аз Европын уулзалт буюу ASEAN-ыг угтсан ASEAN-ийн өмнөх болон 10 удаагийн уулзалт болон тэгвэл үүний нэг болох редакторуудын дугуй ширээний уулзалт энэ сарын 7-оос 9-ний өдрүүдэд болох юм. Тэгэхээр энэ удаагийн уулзалтын сэдэв нь бол Аз Европын цахим харилцаа гэсэн сэдвээр явах юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргье. Ирэх пүрэв гарагт болох Аз Европын редакторуудын дугуй ширээний уулзалтын ач холбогдлыг редакторуудын уулзалт бол зохион байгуулж байгаа орныг аль өнцгөөс нь дэлхийд нийтэд мэдээлэх вэ гэдгийг гаргах томоохон ач холбогдолтой хурал хэмээн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч галаараа онцоллоо. Энэ удаагийн үндсэн сэдэв нь Аз Европын цахим харилцаа байх юм. Хэвлэл мэдээллийн редакторууд дугуй ширээнд сууж цахим харилцаанаас гадна хилцүүлгийн цар хүрээн, улс төр, эдийн засаг гэд бүхэл салбарыг хамрах юм байна. Тогтож хэлэлцэх сэдвийн саналыг жилийн өмнөөс авч улмаараа дүгнэлт хурлаа бүгд найрамдах хятад ард улсад хийж тодорхой болгожээ. Энэ удаагийн уулзалтанд Аз Европын нийтдээ 20 гаруй орны 30 орчим хэвлэл мэдээллийн дарга редакторууд оролцохоор нэрээ өгчээ. ASEAN-ыг дагалдах нэг том чухал арга хэмжээ бол энэ дэлхийн редакторуудын уулзалт байдаг. 8 дахь удаагийн уулзалт Монгол улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ арга хэмжээг Аз Европын самтай хамтран манай Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Монгол улсын гадаад харилцааны яамны болоод ASEAN-ийн ажлын хэсгийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж байгаа баяртай байна. Тэгэхээр энэ бол том хариуцлагатай ажил. Яагаад гэвэл Монгол орны нүүр царайг энэ ASEAN гэдэг энэ онц чухал арга хэмжээг Монгол улс хэрхэн яаж зохион байгуулж байна гэдгийг дэлхийд дахинд харуулахад бас ихээхэн ач холбогдолтой ийм арга хэмжээ гэж үзэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн редактораас дэш албан тушаалтай хүмүүс улс бүрээ төлөөлж дугуй ширээний ард сууж хилцэх юм байна. Харин Монгол улсыг төлөөлж Монголын үндэсний олон нийтийн телевизийн ерхий захирал оюун дээр дугуй ширээний ард суух талаар өнөөдөр мэдээллээ. Үүнд одоо жишээлбэл би нэр нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон гэж хэлсэн. Тухайлбал Английн BBC-гийн World 2020 гэдэг хэвлэлийн тэргүүн Adrian Loeb Van Cleveren, Португал Империамто ассоциацийн ерөнхийлөгч Жао Палмеро, Бельгийн Мондел Ньюсийн ерөнхий редактор Ж Горнс, Оросын холбооны улсын Монголиас явуулны сэтгүүлийн ерөнхий редактор Юрий Крючкин, Хятадын Pepper CN цахим хэвлэлийн хэлтсийн дарга Ву Тинг болон Солонгос, Сингапур, Вьетнам, Ирланд, Польш, Бангладеш, Индонез, Филиппин энтэг зэрэг улсаас нэр хүнд бүхий зочид төлөөлөгчд, сэтгүүлчд ер нь ахлах дээд ерөнхий редактораас дээш төвшингийн одоо хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд оролцоно гэж ойлгох нь. Олон улсын төлөөлөгчид энэ сарын 3-наас эхлээд Монголд ирэх юм байна. Энэ удаагийн хуралд Англи, Португал, Бельги, Оросын холбооны улс, бүгд найрамдах хятад ард улс, Солонгос, Сингапур, Вьетнам, Ирланд, Польш, Бангладеш, Индонез, Филиппин, энтхийг зэрэг улсаас ерөнхий редакторууд, ахлах редакторууд, гадаад улс оронд суугаад тусгай сурвалжлагч зэрэг 30 орчим төлөөлөгчид оролцохоор болжээ.